Худалдаа хөгжлийн банк нь Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтраад чадваржуулах хөтөлбөрийг одоо 2 дахь жилд бол амжилттай зохион байгуулалт ажиллалаа. Сургалт маань 3 сарын 25-наас 6 сарын 21-ний хооронд 3 сарын хугацаанд болж өнгөрсөн. За өнөөдөр сургалтанд амжилттай амрагдсан жижиг дунд зэрэглэгчид маань сертификатаа гартаа авахаар бол одоо цуглаад байна. Жижиг дунд бизнес эрхлэгчдийг чадваржуулах, түүгээрээ тэдгээрийн одоо шинэ зах зээлд гарах боломжийг нээх, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд нь бас тодорхой хувь нэмэр оруулсан гэж бодож байна. Бид нэр Германы хамтын ажиллагааны нийгэмлэг болон худалдаа хөгжлийн банктай хамтраад 3 сарын хугацаанд 60 гаруй бизнес эрхлэгчид захирлуудад явууллаа. Энэ хугацаанд манай жижиг дунд бизнес эрхлэгч нар маань борлуулалтын болон хилцээрийн ур чадваруудад суралцсан байгаа. Тэгээ нийт хөтөлбөрт оролцсон бүх захирлууд болон удирдлагуудаа бүгдээрэнд нь амжилт хүсье. Монгол улс нийт 90 гаруй мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 85 мянга гаруй буюу дийлэх хувь нь болохоор жижиг дунд бизнес эрхлэгч нар маань эзэлдэг. За энэхүү Монгол улсын эдийн засагт томоохон нөлөөг үзүүлж буй жижиг дунд бизнес эрхлэгч нартайгаа худалдаа хөгжлийн банк нь болохоор байнгын хамтын ажиллагааг зохион байгуулдаг. Тэгээ өнөөдөр төсгөлийн шатн дээр нь бид нар бас сургалтанд хамрагдсан бизнес эрхлэгчдийн хооронд нь харилцаа холбоо тогтоох, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, илүү олон төрлийн бүтээгдэхүүн боловсруулж, шинэ зах зээл дээр гарах арга хэмжээ зохион байгуулж байна. Худалдаа хөгжлийн банк болон Германы хамтын ажиллагааны сангийн жижиг дунд бизнесийг чадваржуулах хөтөлбөр сургалтанд амжилттай 3 сарын турш хамраглаа. Энэхүү сургалтаараа бид маш олон бизнес нэтворк хийх болон дараагийн шатанда бизнесээ хэрхэн гаргах вэ талаар сургалтуудыг олж мэдсэн. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чадваржуулах хөтөлбөр 3 сарын хугацаанд маш амжилттай явж өндөрлөө. Тэгээ энэхүү сургалтанд суралцаад энэ бүхнийхээ нэгэн эдис болсонд маш их талархаж байна. Энэхүү сургалтыг зохион байгуулж бид нарыг маш гоё ая тухтай орчинд суралцах боломжоор хангасан GIZ болон худалдаа хөгжлийн банкынхандаа маш их баярлалаа. Туршлага, мэдлэг, чадвар бүх зүйлээ сургаж биднийг илүү цааш нь чиглүүлж өгсөн зөвлөхүүдтэй бас маш их баярлалаа гэж хэлье.